Сайн залуусаа. Царай муутай байгааг минь уучлаарай. Жохон бий угаад оройтой тэгээд унтига бодсон чинь нэг үзэгчтэй би маргааш орой видео орно гэдээ амлцсан. Тийм болохоор одоо хийчээд унтахгүй болвол ерөөсөө санаа амрахгүй юм шиг байна. Өнөөдөр би Ultra Human гэдэг компани надад ийм бүгж явуулсан. Тэгээд би энэ бүгжийг одоо нэг 22-3 цаг эргэлж байна. Энд хоёроо. Энэ миний ухаалаг цагнууд. Энэ бол Galaxy Watch би нэг жил хэрэглэсэн. Apple Watch 2 или 3 жил би нэг болохоор 2 жил хэрэглэсэн. Жохон сүүлийн үеийн Apple Watch би хэд мэддэг загварын сайн санахгүй 2 жил болж байгаах би нэг хэрэглэдэггүй. Ер нь бол ухаалаг цагнууд бол хүнд амар хэрэгтэй штэ тэ. Хөдөлгөөн, калори, зөндөө юм трак хийхээс гадна юун дээр цаган дээр болохоор мессеж, текст авчин тэгээд заримдаа утсаар ярьчин, зарим апнууд руугаа холбогдчихин. Ер нь амар олон юм энэ ухаалаг цаган дээр хийдэгтэй. Ultra Human Ring Air гэдэг юм смарт бүгж бас сүүл гарсан. Тэгээд ер нь бол ингээд технологи хөгжийн хэрээр хүнд ингээд хэрэглэн жижигхэн болоод тэгс мөртлөө хүчин чадал ингээд ихсээд яваад байгаа. Гэтэ би эднэрийг ингээд харьцуулахдаа заарч байна. Galaxy Watch, дээр үеийн Apple Watch нь арай жоохон сүүлийн үеийн Apple Watch, Ultra Human Ring. Тэгээд durability буюу бат бөх чанар, хүчин чадал, дизайн буюу хийц, батарей эднэрийг ингээ харьцуулаад үзээлтэй яг. Ер нь энэ гуруула нэлээд бат бөх юм байна лээ. Нэг жишээнд би 2 жил хэрэглээд усан сэлэх, дасгал хийх, уулан дайврах, хөдөө явах гэдэг ингээд бүх юмд хэрэглэсэн яагачгүй жоохон ингээд зурагдсан. Тэгээд ер нь бол амар бат бөх. Тэгээд тийм болохоор энэ гурваланд нь би яг адилхан оноо өглөө. Нилээн бат бөх учраас би нилээн том зурчих юм. Сайн харагдахгүй байна. Дэшээ явах тусмаа сайн, доош явах тусмаа муу заяа. Харин бүгжийн тухай болохоор би нэг ер нь 22 цаг л хэрэглэж байгаа. Тийм болохоор бат бөх чанарын би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ нэг бүтэн өдөр зүгээд үзэхдээ бол ерөнхийдөө их дайжгүй. Ямар ч байсан тайлбар дээр болохоор 300 фит усанд одоо гүн шумпхад яахчгүй гэдгсэн. Өөрөөр хэлбэл 300 фит гэдэг чинь 100 м шахав гэсэн үг байхгүй. 100 м гүнд яахчгүй гэдэг чинь ер нь бол нэлээд бат бөх чанартай л гэсэн үг. Би энэ дээр зүгээр асуултын тэмдэг тавьчих. Capability буюу хүчин чадал. Хүчин чадлын хувьд болохоор энэ 3 цаг нь бол гурлаа бүр амар хүчин чадалтай гэж би тодорхойлно. Яагаад тэгэхээр жишээ нь энэ 5 жил 6 жил ч юм уу болж байгаа still working тийм болохоор би бас адилхан оноо өглөө. Харин бүгжийн тухайд бол би бас л сайн мэдэхгүй байна. Бүгж нь хэрэг хүчин чадалтай. Гэхдээ энэ нөгөө Apple ингээ утастай холбогдчихтой байхгүй Android ч юм уу эсвэл Apple утастай iPhone-той холбогдчихно. Тэгээд харахад бол бас айгүй их үзүүлэлт юм байна лээ. Тийм болохоор би хүчин чадал нь ер нь гайгүй гэж би бодож байгаа. Тийм болохоор адилхан зурч идэхтэй бас л асуулт заяа. Харин дизайны хувьд бол 3 цаг бол гурлаа дайжгүй харахад бол чамин гоё харагддаг. Зүүцэн байхад бол ер нь бол яг сэтгэл ханамж өндөртэй байдаг. Гэхдээ ядаргаатай нэгдүгээр том, хоёрдугаар удаан зүгээр ингээл энэ ингээл нейтрал амар хэцүү. Тэгээ нөгөө осор налхахлаар ингээд ийм нөгөө rubber ахгүй одоо юу хийн хаймарч юм уу нэг тиймэрхүү материалтай. Тэгээ тийм болохоор ингээд ялангуяа над чиг ингээд нөгөө өдөр алган бараг хөлөрдөг, сакс тоглодог, янз янзын спортоор хичээл гэж оролддог хүний хувьд болохоор айгу тэр амар хэцүү ингээд
хөгждөг. Хэрвээ ингээд даван маван юм уу эсвэл ингээд арсан оосор зүүчих юм бол тэр нь бас ингээд хөлсөнд түлэгдээд ингээд мухаалчдаг эсвэл ингээд үнэр орчдөг байхгүй. Тийм болохоор тэр тал дээр жоохон хэцүү. Дээрэс нь ингээд зүгээд унтаж мунтна гэдэг бол бас л амар хэцүү шүү дээ. Ингээд дугуй гэж нэг юм ингээд барьчдаг. Энэ нэг нь дөрвөлжин нэг нь дугуй энэ минь бол нэг хамаагүй надад дугуй нь илүү таалагддаг. Гэхдээ зарим хүнд дөрвөлжин таалагддаг. Тийм болохоор би дизайны явд адилхан оноо. Гэхдээ жоохон бага үгийн өмнөх хоёр үзүүлэлтээс харин бөгшний хувьд болохоор надад дизайн нь бол маш таалагдсан. Нэг харахад бол яг ингээд зүүцэн байхад бол нэг жоохон том. Гэхдээ гарт бол нэг амар эвтэйхэн нэг тийм амар хэцүү мэцүү байгаад байхгүй. Тэгээд анх нөгөө нэг юу яхта энэ бүгжийг одоо жишээ нь холдож авлаа гэж бодоход эхлээд ийм хайрцаг явуулна. Ийм хайрцаг надад явуулсан. Тэгээд энэ нь болохоор яадаг хайрцаг вэ гэвэл энэ нэг хэмжээнүүдээ ингээд өөрийнхөө гарт хийгээд ингээ 2 хонсныхаа дараа аль нь эвтэйхэн байна. Тэгээд тэрийг харж агаад тэгээд энэ дугаараар нэг хэмжээг өгдөг байхгүй. Тэгээд өнгөний хувьд болохоор ийм алтлаг, мөнгөлөг, мат хаар, гялгар хаар, мөнгөлөг, боронзон, мөнгөлөг, мат ийм өнгөний сонголтуудтай. Тэгээд эндээсээ бас харж байгаа сонгоод тэгээ хэмжээтэйг хамт явуулахлаар бүгжиж сүлд нь араас нь явуулчихна. Айгу хурдан явуулт юм билээ. Хуруунд болохоор нэг тийм хэцүү байдал нь бол хамаагүй хөнгөн хормын бүгж зүүчихлэр ингээд мартчихдаг шүү дээ сүлдээ. Тэрэн шиг ингээд мартчих юм байна лээ. Тийм болохоор би дизайныг олоод жоохон өндөр тавьчих. Хэрвээ энэ ингээд жоохон ингээд нарийнхан байсан бол би өшөө өндөр тавих байлаа. Тэгтээ яг боломжтой өндөр байх хэвээр. За тэгээд батарейны хувьд болохоор 3 цаг маань бас л ойролцоо нэг өдөр хагас ч юм уу 2 өдөр барих чадaltaй. Хэрвээ ингээд айгүй хэрэглээ сайтай бол нэг өдөр байж таахгүй. Аль нь. Тийм болохоор гурвал ингээд адилхан оноо өгн. Цагийг өдөр алган цэнэглэнэ гэдэг чинь бас л амар стресс ядаатай байж шүү дээ. Тийм болохоор жоохон бага оноо өгнө. Харин бүгжний хувьд болохоор би өчигдөр анх ингээ шинээр нь задлахад болох юу байсан? 0% байсан батарейн цэнэггүй байсан. Тэгээд би цэнэглээд нэг 40 минут лавцаа цэнгэлсэн баг. Тэгээд 25% таа зүүсэн баггүй. Тэгээд өнөөдөр хүртэл ямар ч байсан 22 цаг ажилласан 25%-аас тийм болохоор миний бодлоор бол энэ нэлээд л утгын юм шиг байна. Юун дээр тайлбар дээр болохоор хэрэглээ багтаа үед 20 хоног батарейга барина гэсэн байлаа. Which is very very good. Тэгээд тийм болохоор би нэлээд өндөр тавих гэж бодож байна. Нэг бүтэн цэнгэлсэн байхад бол тэгэл хагас сар бол явчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр боломж юм байна. За ингээд ерөнхий үзүүлэлтүүд ингээ гараад ирлээ. Одоо би яаж гисэн энэ бүгжний тухай жоох яриа. Цагийг бол энэ анх гарснаас хойш энэ цагнууд ч айгу удаан ингээ жил болгон сайжраа шинжилгээтэй яваад байгаа мэдээнүүд дандаа гардаг болохоор та нар баг мэдж байгаах. Энэ бүгжний тухай бол бид нэг тийм сайн мэдэхгүй. Би л аваад нэг сайн мэдэхгүй. Тийм болохоор энэ бүгжний тухай ярих гэж бодлоо. Бүгж болохоор ийм iPhone бөгөөд Android утас аль дээр нь татаж авч болдог тийм апп дээр нь. Тэгээд энэ аппыг ингээд нээхээр одоо энд ингээд тухайн өдрийн үзүүлэлтүүд ингээ гараад ирнэ. Энэ болохоор юу заяа movement буюу нөгөө хөдөлгөөнтэй нийт би 13508 алхалт хийсэн байна өнөөдөр. 3116 калори шатаасан байна. Би 2500 калори эзэн гэж үзэх юм бол 616 калори илүү шатаасан гэсэн which is good. Би жоохон торсон гэсэн үг байхгүй. Movement гэдэг хэсэг нь 100% биелсэн байна өнөөдрийн хувьд бол. Тэгээ энэ лүг анги ороод үзэхээр ингээд нарийн үзүүлэлтүүд нь гараад ирнэ. За тэгээд дээрэс нэг бас нэг гоё юм болохоор энэ стресс юу яадаг track гэдэг stress rhythm энд өнөөдөр би 3 цаг 15 минут стрессцэн гэхээр ингээ ууралж бухимдах биш ганцхан тийм стресс биш заа ингээд биеийн стресс өшөө ингээд бас ууралж бухимдахаас орно. Яг үл энэ чинь зүрхний цохилтоор хэмжиж байгаа шүү дээ. За тэгээд стресс
3 цаг 15 минут, өдөөгдсөн буюу одоо идэвхтэй байсан үе нь болохоор 6 цаг 10 минут, relax гэдэг нь болохоор 7 цаг 55 минут, бараг 8 цаг өдрийн 41% нь би болохоор амарсан байна. Энд болохоор ур чиний нөгөө унтсан орчиж байгаа. Энэ тэгээд нөгөө стрессцэн цагууд тэгээ хэрэг стрессцэн ингээд графикаар ингээд бүх юм гараад ирж байгаа. Тэгээд стресс гэхээр би одоо жишээ нь энэ дээр 7 цагийн үед би энэ хэдэн цаг гэж байна. 6 цаг 30 минут гэж байна. Яаж стрессцэн байх вэ гэж бодсон чинь 6:30 үед би ингээд машины цонх ингээд дотор талаас цантцсан. Тэгээд би ингээд нөгөө дотор цонхыг дотор талаас нь ингээд харчихлаар амар юм хэцүү байдаг шүү дээ. Тэгээ ингээд нөгөө жоох ингээд хүчлээд ингээд аглаад ч юм уу ингээд нэг жоохон стресстэй арчижсэн яг тэр хэсэг тэр үйл юм шиг 6 цаг 30 минут гэх юм бол унтсан цаг гэж энэ. За би уурчин яаж унтсан бэ гэвэл жишээ нь би 1 цаг 19 минут буюу 22% нь болохоор бүр гүн нойрсон юм байна. 2 цаг 17 минут болохоор би жоохон сэргийг унтсан. 2 цаг 6 минут би зөөдөлсөн юм байна. Тэгээ 18 минут би сэрүүн байсан. Оронд байсан цагийнхан штэ тэ 5% нь би сэрүүн байсан. Магадгүй утас мөц үздэг ч юм уу тэгэл лээжсэн баг. Тэгээд надад энэ айгүй их таалагдсараа зүрхний цохилт ингээ хідэн цаг үед ямар байсан гэдэг нь энэ дээр ингээд гараад ирж байгаа байхгүй юу? Графикаар ийм графикаар. Тэг энэ бол гайхалтай надад амар гоё санагцсан. Одоо шинэ 4 цаг 43 минутанд миний зүрхний цохилт нэлээд өндөр болсон юм байна. 4 цаг 53 минутанд болохоор миний зүрхний цохилт 57 болсон ч юм уу те. Morning alertness тийм энэ болохоор нөө юу байна? Өглөө нөө сэрчээд нөгөө нэг бүр ингээд нойрноос бүрэн сэрэхгүй ингээд амар нойр юм байдаг шүү дээ. Тийм хугацааг нь хүртэл гаргаад ирж байгаа байхгүй. Тийм хугацаа болохоор миний хувьд өнөө өглөө 8 минут нойрмөлсөн гэсэн үг. Температур болохоор хэвийн хэмжээтэй 96 184 Фahrenheit гэдэг. Ер нь бол нэг 97 хавцаад шүү дээ. Насан турш би жоох сэрэн амтан л та гэдэг л. За тэгээд нойрны өр гэдэг энд нөхөрх юм бичсэн. 0 цаг 25 минут гэдэг. Нойрны өр бас ингээд тооцоод ингээд яваад идэм билүү. Тийм болохоор надад тэр нь бол амар хамгийн их таалагдж байгаа юм. Тэр яагаад гэвэл би нөгөө нойроо гүйцэд авдаггүй. Ер нь бол би урд нь болохоор нэг 10 жил бараг 4-5 цаг л унтчихсан. Одоо тэгээд сүүлийн 1 жил би нөгөө унтхаа ихсгээд 6-аас зандаа дээш цаг унтаж хичээгээд байгаа. Ер нь унтаж чадж байгаа. Тэгээ ингээд энэ нойрны өр ингээд тооцоод ингээд яваад идэм блэ. Тэгээд тэрийг ингээд дараа шөнө нь жоохон эрт унтаад ч юм уу эсвэл өглөө нь жоохон орой босоод ч юм ингээд нөхөд явах боломжтой. Зүрхний цохилт тийм байна. Арай жоохон залуу байгаа гэсэн үг. 41 настай хүний шиг тийм зүрхний ажиллагаатай байгаа юм байна. Өөр чинь 2 цаг 53 минутаас 55 минутын турш сакс тоглосон гэдэг ингээд гараад ирж байгаа. Тэгээ ер нь бол надад энэ их таалагдсан. Тэгэхээр хүчин чадал гэдэг нь юу болохлээр одоо ингээд энэ гураасаа нэг дутхгүй байгаас тэлтэй ингээд аппликейшнээс ингээд харах юм бол тийм болохоор би энийг ингээд будчихъя. Бат бүхийн хувьд бол би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр энийг харж байгаа дараа нь будах уугүйгээ шийдээ. Тэгээ би энэ дээр бас нэг юм нэмээрэн бас нэг үзүүлэлт юу гэхээр хэдийгээр энэ бүгж маань ингээд уцаар ярьж болохгүй, текст авч болохгүй, апптай холбогдож болохгүй, зөвхөн ингээ утаснаас бүх мэдээлэл хардаг боловч тэр нь бол над чиг хүнд бол маш их зохимжтой гэж би бодож байгаа байхгүй юу? Юу гэхээр энэ бүгж шүү дээ. Зүгээр ингээл бүгж гарт чи ингээл байж л энэ заяа. Чамд ерөөсөө саад болохгүй. Энэ цагнууд болохоор яадаг вэхээр ингээл юм л олвол ингээл notification ирээл эсвэл ингээл гэрэл асаал те эсвэл ингээл батаре дуусах чинь гэдэг юм эсвэл ингээ одоо амьсгалах цаг боллоо одоо босох цаг боллоо гэдэг юм ингээ байнгын distractive заяа. Тэгэд эсвэл ингээ утас дуурна мессеж ирнэ одоо юу гэдэг ингээд өдөржингөө ингээд чамайг зүгээр алахгүй заяа. Тэгэхээр энэ бүтээлч байдалд бол амар сөргөнөлөө. Цагнууд ч ингээ одоо ингээд нэг 2 өдөр кампинг хийчихэд ирээгээд ингээ явхад энэ цэнгэлэгчийн орхичод явчлаа гэж бодоход эн чинь ингээ нэг канал дуусчихсан заяа. Тэгээ ингээ жагсаалтаас гарчин ямар ч хэрэггүй болчихно гэсэн. Тийм болохоор би ер нь энэ цагийг бол смарт вотчийг бол ер нь аль зүгээс амар татгалцсан. Харин энэ бүгжний хувьд бол над чиг хүнд ADHD-тэй хүнд
энэ юмд амархан сатаардаг ийм хүмүүст бол энэ бүгж надад амар гайхалтай санагдаж байгаа байхгүй. Тийм болохоор би ядаргаатай байдал энэ бүгж бол ядаргаагүй бүгж. Хоёрдугаар болохоор энэ бүгж ер нь бол нөгөө нэг трак хийж байгаа юмнууд надад амар их таалагдсан. Стресс, унтсан цаг, гүн нойрсон, сэргийг унтсан ч гэдэм үү, зүүдэлсэн тэр ихтэйгэлтэй хөрвөөсөн хэдэн удаа би урчин хэдэн удаа 8 удаа өрөөсөн юм хаа. Тэгээ хамгийн чухал нь цэнэглэх нэг усанд орохдоо ч юм уу, эсвэл ингээд аяатаа угааж явахдаа ч юм уу тийм ингээд эсвэл ингээд бохир юм янзлж байгаа, гэр зөвлөж байгаа ч юм уу тийм үедээ ингээд цэнэглэж чинь усанд бол яахчгүй дээрээс нь нөгөө унтахад бол амар саад болохгүй батарей амар удаан байна гэд энэ бүх үзүүлэлт надад бол бүр амар гайхалтай санагдсан. Хэрвээ энэ бүгжийг авахаар бол Ultra Human Zicam гэд би энэ доор линкийг оруулчих. Тэрлээ ороод очир 20 гэсэн кодыг хийгээд тэгээд энэ 11 сарын 21-наас 12 сарын 2-ын хүртэлх хугацаанд 20% хямдралтай авч болох юм билээ. Дэлхийд даяар ингээд тэр код хүчинтэй 12 сарын 2-наас хойш очир 10 гэдэг кодоор 10% хөнгөлөлттэй Black Friday дууссан ч гэсэнтэй стил 10% хөнгөлөлттэй бас дэлхийд даяар ажиллах боломжтой тийм очир 10 гэсэн кодоор 10% хөндрүүлээд авах боломжтой. Эсвэл энэ доор оруулсан линкээр ороод энэ ultrahumanzicam/joy очир гэдэг энэ линк рүү ороод тэгээд хөдөлтөн авалт хийгээрэй. Тэгэх юм бол Black Friday-ийн үеэр 20%, тэрнээс хойш 10% хөнгөлөлттэй. Хэрвээ энэ линкээр та нарт хөнгөлөлттэй хөдөлтөж авах юм бол надад ч гэсэндээ бас бага хэмжээний урамшуул ирнэ. Тийм болохоор надад ч ашигтай, танд ч ашигтай. Тэгээд ер нь бол бидний бүгднгийнх нь эрүүл мэндэд ч гэсэндээ ашигтай юм шиг надад санагдаж байна. Энэ Ultra Human компани болохоор энэтхэгийн компани гэхдээ маш хурдан өргөжж байгаа. Америкт худалдаанд гарсан одоо Best Buy Target гэдэг юм уу энэ дэлгүүр дээр худалдаалагдж байгаа юм бүгж тэгээд Америкт хүртэл үйлдвэрээ сая Индиана мужид нээсэн ийм том компани өсөж өгч байгаа амар том болж байгаа юм компани гэхгүй. Тэгээд энэ цаашдаа бол улам гой бүтээгдэхүүнүүд гаргаж байгаа юм байна лээ. Тэгээд тэрийг бас та нар өөрсдөө вебсайтаар нь ороод судлаад үзээрэй. Ингээд өнөөдрийн видеог үзсэнд баярлалаа. Бас намайг хурцлаад видео хийзаарах байгаад нэгсэн тэр үзэгчтэй бас маш их баярлалаа. Чи байхгүйсэн бол би энэ видео хийгэл асуулаад гэхдээ өнөөдөр хийхгүй байхсан баг. Тийм болохоор чамд маш их баярлалаа. Ингээд бүгдээрээ дараа уулзъя.